Сайн мэцхан манайхан ганаа зам бичлэг үзэж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би энэ бичлэгээрээ та бүхэндээ болсон явдлын түүхийг ярьж өгнө. За хятадд болсон явдлыг өнөөдөр та нартай ярьж өгнө. Эмнэлгийн хүлээлгийн танхимд уйлаад сууж байгаа энэ бүсгүй. За би яг одоо энэ хажууд зургийг тавьчихъя. За энэ бүсгийн тухай мэдээ 2006 онд хятадын цахим сүлжээнд олонний анхаарлыг татчихсан. Та бүхэн маань ч гэсэндээ энэ зургийг хаа нэгтээ харж исэн байж магадгүй. За тэгээ энэ зураг нь 3 сартай жирэмсэн эмэгтэй гэсэн гарчигтайгаар хятадын нэлээд олон мэдээллийн сайтуудаар нийтлэгдэжсэн байна. Тэгээд өнөөдөр би та нартай энэ бүсгүй болон энэ бүсгийн талаарх мэдээллүүдийг багцлаад нэгтгээд болсон явдал болгоныхаа нэг дугаараар хүрэх гэж байна. За ингээд бичлэгтээ анхаарлаа хандуулцгаая. За зураг дээр гарч байгаа бүсгийн бага наснаас эхлүүлээд яриад явъя. Энэ бүсгийг Пеншимэ гэдэг тэрээр 1980 онд хятадын Гуандун мужийн Ховжоо хотод айлын дунд охин болон мэндэлсэн дээрээ нэг ахтай доороо нэг дүүтэй. Түүний эцэг эхийн тариалангийн багахан орлогоор гэр бүлээ тэжээдэг тосгондоо нэлээд ядуухан айлуудын тоонд ордог байсан юм байна. Тэгээ олсон хитэн өнөөдрийн идэх хоолндоо яг л таардаг байсан учраас бусад айлын хүүхдүүчийг тансаг хоол идэж гойж хангална гэдэг нь Пеншимэ охины хувьд мөрөөдөл нь байсан. Үе тэнгийнх нь хүүхдүүд бүгдээрээ цуглаад гадаа тоглож байхад тэрээр өдрийн ихэнх цагийг аав ээжтэй тусалж тариан талбайд өнгөрүүлдэг байснаар түүний багнаас өнгөрсөн. Охин маань аав ээжээсээ сурсан хөдөлмөрч хичээнгүй зангаас гадна маш сайхан сэтгэлтэй тусч нэгэн байгаа. Тэрээр гэрийн ажлаа хийж дүүгээ харахаас гадна тосгонд ганцаараа амьдардаг эмэгчүүлд гэр орнын цэвэрлэх, тариан ажилд нь туслах гээд бусдын төлөө гэсэн сэтгэлтэй эмэгтэй болж өссөн. Энэ мэтээр цаг хугацаа өнгөрөөд нэг л мэрэхэд 24 настай болсон. За энэ тосгонд насанд хүрвүү үгүй юу хүнтэй сууж хүүхэдтэй болно гэдэг нь бичигдээгүй хууль гэлтэй байсан болохоор бүсгүй маань ч гэсэн бусдын адилаар илүү оройтхоосоо өмнө гэрлэх шийдвэрийг гаргасан. Пеншимэ ядуу гэр бүл дөсч өлсөж цангана гэдэг нь ямар хэцүү байдгийг мэдэх болохоор тогтвортой өлсхийн зовлонг ахин мэдрүүлэхээргүй тайван амьдралыг хүссэн. Тэгээд тэрээр тосгоныхоо чамгүй хөрөнгөтэй бас түүний араас олон жилийн турш гүйж байгаа өөрийг нь хайрладаг нэгэн залуу насны ханаараа сонгож гэр бүл олцгаасан байгаа. Хөөхөн дээрээс нь ажилсаг Пеншимэ бүсгүйд хадмууд нь их сэтгэл хангалуун байсан. Түүний нөхөр ч гэсэндээ олон жилийн турш хайрлаж ирсэн эмэгтэйгээ өөрийн болгосон учраас түүнийг хэлснээр нь байлгаж хос хоёрын харилцаа маш сайхан эхэлсэн. Гэтэл 2 жилийн дараа энэ гэр бүлийн уур амьсгал бодчихснаас бага зэрэг өөрөөр өөрчлөгдөж эхэлсэн. Гэрлээд 2 жил болсон ч гэсэндээ бүсгүй маань огт жирэмсэн болж чадахгүй байсан нь энэ гэр бүлийнхний цанааг зовоож эхэлсэн байгаа. Аслагдсан хөдөөний жижигхэн тосгон учраас цуу яриа амархан дараад хүүхэд гаргадаггүй эмэгтэй, муу ёрын хүүхэн, олон удаа үр хөндүүлснээс болоод үрийн заяа гомдсон гэх мэтэр бүсгүйг тойрсон муу муухай яриа дуусаагүй. Эдгээр ярианд хадам аав ээж болон нөхрийнх нь чихэнд хүрээд тэдний бүсгүйд хандах хандлага нь баг багаар өөрчлөгдөж эхэлснийг тэрээр ажигласан байгаа. За энэ үед хадам ээж нь жирэмслэхэд тустай ханд, тан, бэлтмэлгээд аль сайн гэсэн болгоныг ганцыг ч алгасалгүй бүгдийг нь авчирч хэрэглүүлдэг байсан. Пеншимэ ч гэсэндээ хадам ээжийнхээ ачаагаа харах гэсэн чин сэтгэлийг нь ойлгоод гарал үүсэл нь үл мэдэгдэх олон эмийг хэдэн сарын турш басан байгаа. Ингээд олон сарын дараа нэг өдөр бүсгийн сарын тэмдэг зогсоод дотор нь муухайрах, бөөлжих зэрэг жирэмсний шинж тэмдэг илрэн гэдсэн баг багаар томорч эхэлсэн. Тиймээ тэрээр удаан хүлээлгсэн бяцхан зүрх хэвлийдэн цохилж байгааг мэдсэн байгаа. Бэрийнхээ жирэмсэн болсныг сонссон хадам аав ээж нь хөлн газар хүрэхгүй бодлоо баярлсан. Бэрдээ хамаг хайр халамжаа цацаж хүүхэд төрөх өдрийг тесэн ядан хүлээж цаг хугацаа өнгөрсөн байгаа. Гэхдээ энэ жирэмслэлтэд хачирхалтай нэг зүйл байсан. Түүний гидс нь яг ингээс хараараа тооцох юм бол 3 сартай жирэмсэн. Гэтэл гидс нь яг 7-8 сартай жирэмсэн эмэгтэй гидс шиг том байсан. Хүн харах юм бол хизээ мүдгүй төрөх гэж байгаа эмэгтэй гэлтэй харагдаж байгаа. За энэ үед түүнийг харсан нутгийн хүмүүс яалтчгүй ихэр хүүхэд байна. Айхтар дамжиход шүү. Удаан хүлээлгээд байсан хамтдаа ирэх гээд л ээжлтэй янз нь гисгэж байсан. Бүсгүй мэн ч гэсэндээ энэ үед хэвлийдээ ихэр хүүхэд тээж байгаадаа баярлаад бүр итгэж чадахгүй. Тэгээ энэ гэр бүл аз жаргалаар дүүрэн 9 сарыг өнгөрөөсөн байгаа. Тэгэд энэ хугацаанд тэд эмнэлгийн ялалтанд ороогүй. Яагаад вэ гэхээр аслагдсан хөдөө тосгой учраас эмнэлэг эмчийн бараа хархан тун ховор
Бас хуучны хүмүүс болохоор эмнэлэгтэй эмнэлэггүй шууд л төрхөө өрөөл очиод төрчихнөө зүгээр бүгдээрээ дөхүүлж байгаа л хот бараадья гэсэн хатмуудынхаа үгэнд итгээд 9 сарыг гэртээ өнгөрүүлсэн байна. Тэгэд энэ хугацаанд Пеншимэ бүсгийн гидс нь томорсоор л байсан. Ер нь бол бусад жирэмсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад хэд дахин том гидстэй байсан гэсэн үг. Ингээд жирэмсний 9 сартай болох үед бүсгийн биед баг зэрэг өөрчлөлтүүд гарч ирсэн. За баг зэрэг ч гэлтгүй нэлээд өөрчлөлт гарсан. Амьсгал авахт нь хэцүү болоод, хоолны туршилгөө болоод, хоол идэхгүй байгаа учраас жин маш их хайсан. Тэгээ бүр ухаан алдаж ундаг болсон гинэ. Тэгэд энэ үед нөхрийнх нь ар гэрийнхэн за яг л одоо нэг зүйл буруу болоод энэ даа гэж мэдээд Жаньян хотын нэгдсэн эмнэлгийг зорьсон байгаа. За эмнэлэгт ирээд үзүүлж шинжилгээ хийлгүүлсэн. За тэгэд энэ өдөр эмчийн хэлсэн ойш нь энэ гэр бүлийнхнийг маш том цочролд оруулсан. Юун түрүүнд бүсгийн өндгөвчөнд уйланхай байгааг хэлсэн. Тэг хэвийн байдлаас том байгаа болохоор хурдан эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн байна. Гэхдээ энэ хамгийн гол асуудал нь биш. Манай бүсгийг ходоодны хорт хавдартайгаас гадна жирэмсэн бишээ гэж эмчилсэн байна. Энэ том гидсэн дотор хүүхэд биш. Юу гэдг нь тодорхойгүй маш их хэмжээний шингэн байгааг хэлсэн. Тэг яг юунаас үүдэлтэй болохыг дахин нарийн шинжилгээ хийж мэдэх боломжтой. За гэхдээ эмчийн таамаглаж байгаагаар олон төрлийн жирэмслүүлэх бэлтгэлүүдийг хамаагүй хэрэгжилжсэн нөлөөлөд түүнийг ийм байдалд хүргэсэн гэж хэлсэн. Тэгээ эмч Пеншимэгийн гэр бүлийнхэнд хэлэхдээ хэрвээ хорт хавдар гэдгийг нь ерөнхийдөө батлагдах юм бол тэр дээд тал нь 2-3 жил амьдрах боломжтой. Цаг алдалгүйгээр нарийн шинжилгээ хийлгээд хаалгааны цаг товлох хэрэгтэй гэж дуулгасан байгаа. Тэгээ энэ мэдээ нь бүсгүйд маш хүнд тохиолдсон. Өчигдөрхөн л хүүхдтэйгээ уулзнаа гэд баярлж байсан дүнд яг л тэнгэр хүмүүрж байгаа юм шиг санагдсан. Тэгээ түүний асар том гидсэн дотор хүсэн хүлээжсэн хүүхэд нь биш амийг нь авахыг хүссэн чөтгөр нуугдж байна гэж өмнө нь тэр хизээж төсөөлөөгүй. Энэ үеэс энэ мөчөөс эхлээд бүсгийн амьдрал хизээж бодож байгаагүйгээр өөрчлөгдөж эхэлсэн байна. Пеншимэ бүсгүйг жирэмсэн биш бас хүнд өвчтэй болсон гэдгийг мэдээд түүний нөхөр болон хатмууд нь шууд л нүүрээ бууруулсан. Тэгээ эмнэлгээс гараад гэртээ ирснийхээ дараа нөхөртөөгөө дараагийн эмчилгээнийхээ төлөвлөгөөг ярилцах гэсэн чинь нөхөр нь санаанд оромгүй нэг зүйлийг ярьсан. За тэр нь юу байсан бэ гэхээр нөхөр нь хэлэхдээ би чамтай үр удмаа үлдээх гэж гэрсэн болохоос биш би өвчтөө хүнийг асрах гэж чамтай өрдөө суугаагүй. Одоо намайг хажуудаа үлдээх гэж бодоод ч хэрэггүй. Хойлоо тус тусынхаа замыг хөөцгөө гэж хэлсэн. За нэг ясандаа чи одоо надад хамаагүй салцгаая гэж хэлсэн байгаа. Тэгээ хэлсэн үг нь үүгээр дуусаагүй. Чи эндээ ингэж үлднэ би чамаас салахгүй гэж зуурсан байсан ч гэсэндээ тэр надад огт хамаагүй би өөр эмэгтэй авчираад хамтдаа амьдрнаа гэдгээ шууд хэлээд түүнийг гэрээс явахыг сануулсан байгаа. За тэгээд нөхөр маань намайг хөөдөг юм байж ядаж манай хатан ааж хоёр надад ийм хандлага гарахгүй байхаа гэж бодож исэн чинь Пеншимэгийн биеийн байдалд хэдэн 100 мянган долларын эмчилгээний зардал орно гэдгийг мэдээд бас л зангаа ургасан. Тэг хүүн өвчтөө их нэрээ гэрээсээ хөөж ахт нь хатан ааж хоёр нь ганц ч үг хэлэлгүйгээр зүгээр л тэр үед хараад сууж исэн. Тэгээ бүсгүйн маань эдгээрх зүрх сэтгэлгүй хүмүүст үнэн сэтгэлээсээ гомдоод зүгээр л ачаа тэшээ баглаад хідэн хувцас аваад энэ гэрээс явах сонголтыг хийсэн байна. Гомдмаар агаад 2 жилийн турш бүр хүслээр нь байгаад уу гэсэн эмийг нь уугаад одоо нэрээ бос гихтэн босоо цуг гихтэн суугаад энэ гэрийн хамаг ажлыг нь хийжсэн бэрийгээ зөвөр өвчтэй гэдгийг мэдээд бүгдээрээ хөөгөөд явуулчихсан. Тэг хэдийгээр хороодлын асар том уудамж гэлээ Пеншимэ бүсгүй маань өвчтэй биетэйгээ хаашаа явах вүлээ дээ мэдээж эцэг хийхээ гэрт буцаж очихоос өөр түнд сонголт байхгүй. Гэхдээ бүсгүй маань тийм сонголт хийхийг хүсээгүй. Очлоо гэд аав ээжд нь түүний эмчилгээнд зарцуулах тэр их мөнгө байхгүй. Хий дэмэл аав ээжигээ сэтгэл санаагаар зовоохын нэмрээ гэж бодоод тэнүүжилж амьдрах сонголтыг хийсэн байгаа. Тэртээ тэргүй үхээс л хойш хүнд гай болоод явах вэ ганцаараа байжгаад хорвоо горхио гэд гудамжинд амьдсан байгаа. Гадаа суух том гидстэй эмэгтэйг харсан хүмүүс түүнийг өрөвдөж хооллож дулаан хувцаар хангадаг байсанд тэрээр маш их баярлдаг байсан гинэ. Энэ хугацаанд тэр өөхөх өдрөөл хүлээж исэн гэсэн. Тэгэд бүтэн 2 жилийн турш гудамжинд амьдарсан. Тэгээ цөхрөнгөө барсан Пеншимэ нэг удаа яг ингээд амиа хорлоо гэж бодчихсон гинэ. Тэгэд тэрээр гүүрнээс үсрэхээр шийдээд яг зогсож агаад доошоо харсан чинь газарт бүр ингээд айгүй олноороо гүйлдээд явж байгаа шоргоолцнууд харагдсан юм байна. Тэгээ тэрээр бодохдоо амьтад хүртэл амьдрахын тулд ингэж хичээж байна. Арай би тэдэн дээр гიშгэ зогсож байгаа юм биш үсттэй. Ганц шоргоолцож болтугай амьд үлдэгдээ гэд тэр газраасаа явж исэн гинэ.
Амьтан хүртэл амьд яваадаа баярлаад амьдрахын тулд ингэтлээ хичээж гин. За ядаж би зүгээр л өөхөх өдрөө үхье гэж бодсон байна. Энэ мэтэр хэдэн сарын хугацаа өнгөрөхөд Пеншимэ бүсгийн бие улам муудсан. Амьсгал авахд хэцүү болоод хөл нь биеэ даахаа болоод халахж чадхаа болсон байгаа. Тэгээ ямар ч хүчгүй болж эхэлсэн тэрээр за яг л одоо миний хүүх цаг болсон юм байна гэж бодсон. Тэгээ бүсгүй маань гудамжинд ингээд явж агаад үхье гэж бодоогүй гинэ. Хэрвээ гудамжинд явж агаад ямар нэгэн зүйл болох юм бол одоо нөгөө нэг хүний наймаачд эд эрхтнийг нь аваад зүгээр л намайг ингээд газарт хаяад үлдээгээд би яг амтны хоол олох бах. Тийм болохоор би арай өөр газар очиод нүдэ ани гэж бодсон гинэ. Дээд тэрээр анх түүнд онш тавьж исэн Жанианы ардын эмнэлэгт буцаж ирсэн. Ядчил нас орсныхаа дараа надад ингээд ашиглаж болох эрүүл эрхтэн байх юм бол хэрэгтэй хүнд нь өгөөгээ. Бас намайг чандарлаад жам ёсоор нь буцааж өгөх цорын ганц газар бол эмнэлэг мөн гэсэн найдварыг тэгээд эндэрсэн байгаа. Пеншимэ бүсгүй эмнэлгийн амбулаторийн сандал дээр үхэл эрх өдрийг хүлээгээд хэдэн өдрийн турш суугаасан. Эхлээд учир шалтгааныг нь мдээгүй хүмүүс ихэд гайхдаг байсан ч хэд хоног өнгөрөөд түүний нөхцөл байдлыг сонссон хүмүүс бүсгүй сайн хандаж хоол цайгаар дайлдаг болсноор баг багаар амьдрах хүсэл нь нэмэгдэжсэн гинэ. Тэгээ ялангуяа энэ эмнэлгийн цэвэрлэгчээр ажилладаг байсан нэг настай эмэгтэй ажилд харвуу үгүй юу түүнд тусалж хоол ундыг нь зөөж бие засахтанд тусалдаг байсан гинэ. Тэгээ яг энэ үед тэрээр ээжийг нь хайр халамжийг санагдуулдаг байсан учраас энэ настай эмэгтэйг хараад бас айгүйх тайвширлыг мэдэрдэг байсан байна. За ингээд эдгээр сайхан сэтгэлтэй хүмүүсийн тусламж нь Пеншимэгийн хүйтэн амьдралд дулаан гэрэл хийгээ авчирч хувь заяаг нь өөрчлөх боломжийг түүнд бэлгэлж байна гэдгийг бүсгүй тухайн үедээ мэдээгүй. За яг юу болсон бэ гэхээр 2009 оны 12 дугаар сарын 19-нд Гуанжу Пудагийн хорт тавдрын эмнэлгийн дарга Шүү гэх хүн за энэ Жаньян хотын ардын эмнэлэгт ирээд үн төлбөргүйгээр үзлэг хийхээр болсон юм байна. Энэ мэдээг сонссон эмнэлгийн ажилчид хамгийн түрүүлж манай энэ бүсгүйг үзээд энэ бүсгүйд үзлэг шинжилгээ хийгээд өгөөч гэж Шүү гэх энэ доктор эмчээс гуйсан байгаа. Тэгээ яг тэр өдөр амбулаторийн танхимд орж ирсэн Шүү гэх захиралж гисэндээ том гидстэй туранхай Пеншимэ бүсгүйг шууд л хараад анзаарсан. Тэгээ энэ эмч маань бүсгүйг үзэж онцлох үед одоо тухайн үед бүсгүйн гидсэн бүр хизээ мүдгүй хагарахаар харагдчихсан гинэ. Тэгээ бас арьс нь улаачсан, арьсанд орох судснууд нь яг л аалзны тор шиг байсан гэдгийг хараад тухайн үед эмч маш их санаа зовсон юм байна. Дээд энэ Шүү гэх захирал эмч маань бүсгүйд үзлэг хийгээд за түүнийг хотоодны хорт тавдартай учраас яаралтай эмчилгээ хийх ёстой гэж үзээд бүсгүйд нэг амлалтыг өгсөн. За тэр нь ямар амлалт байсан бэ гэхээр бүсгүйг өн төлбөргүйгээр өөрийнхөө эмнэлэгт аваачаад эмчилж өгөх амлалт байсан байгаа. Тэгээ энэ эмчийн хэлснийг сонсоод манай бүсгүй эхэндээ итгэж чадахгүйсэн. Мөнгөгүй, хизээ өгөхөө хүлээж байгаа орон гэргүй эмэгтэй цанаа тавиад хэрүүл болгож өгөх хүн байдгаа гэж тэр хизээж төсөөлж байгаагүй гэсэн. Тэгээ бас өөрийгөө хизээж эрүүл болно гэдэгт итгэхгүй байсан ч гэсэндээ эмнэлгийнхний эмч нарын энэ чин сэтгэлд маш их баярлаад тэр саналыг нь хүлээж авсан байгаа. За ингээд 7 хоногийн хугацаа өнгөрсөн Шүү захирал маань хэлсэндээ хүрээд хорт тавдрын эмнэлэгт бүсгүйг хүргэж ирээд нарийчилсан шинжилгээ үзэлгийг хийсэн байна. За шинжилгээний үр дүнд бүсгүйн ходоодны хавдар нь тархаад түүнээс гадна одоо бусад эрхтнүүдтэй хүсэрхийлэх магадлал өндөр байна. Тэгээ түүний зүрх нь минутанд 140 цохилттой. Тэгээ минутад 50-аас 60 удаа л амьсгалж байна. Хоёрдугаар хэлбэрийн амьсгалын дутагдалд орсон байгаа учраас ерөнхийдөө үхлийн ирмэгдэр байна. Маш яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж үзсэн. Тэгээ дээрэс нь энэ хагалгаа нь хялбархан жижигхэн хагалгаа биш учраас түүний гэрэхнээс заавал зөвшөөрөл авах ёстой гэсэн шаардлагыг тавьсан байна. Түүний асран хамгаалагчтай заавал холбогдох ёстой гэд Пеншимэгийн эцэг эх болон ахтай нь холбойрсон. Тэгээ бүсгүй маань нөхрийнхөө гэрээс хол байгаад 2 жил гаруй хугацаа өнгөрч байгаа шүү дээ. Тэгээд нөхрийнхөө гэрээс яг явсноос хойш төрсэн аав ээжээсээ холбоогоо тасалсан гэсэн үг санаа зовчно гэд ер нь бол би угаасаа үхээс хойш намайг үхсэн гэж бодгоё гэд холбоогоо тасалчихсан байсан. Тэгээ ямар ч сураг сонсоогүй гэрхэн нь хаасайгүй охиноо хайсан ч гэсэндээ олохгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тэгээд дүүч хүнд өвчтэй байна. Яалтай хаалгаанд орох шаардлагатай гэсэн мэдээг сонсоод ах нь яарад эмчинштэй ирж уулзсан. Тэгээ яг 2010 оны 1-р сарын 15-ны өдөр за хаалгаанд орохыг нь бид нэр зөвшөөрж байна гэсэн бичигт гарын үсэг зорсноор бүсгүй маань хаалгаанд орохоор болсон байгаа. Бүсгүй энэ үед 110 кг жинтэй байсан. За гэхдээ өөрийнх нь бие 50 кг харин гидс нь
60 кг байсан. Тэр бүр маш том гидтэй байгаа гэсэн. Тэгээ хаалгааны өмнө хүн эмч нар хятавиа шинжилгээ хийх гэсэн чинь одоо нөгөө умаа өндгөвч болон бусад эрхтнүүдийг нөгөө хятавианы багажаар харах ямарч боломжгүй байсан. Яагаад гэвэл тухайн үед эмнэлэгт байгаа одоо тэр хятавианы ганц төхөөрөмж нь ердөө 6-7 см-ийг нэвтэлж харахад чадaltaй байсан байна л та. Гэтэл манай бүсгүйн гидс нь яг энгийн хүний гидсний хэмжээнээс 10 дахин зузаан байсан болохоор хэвлээ доторх нөхцөл байдлыг тодорхой харж чадахгүйсэн гэсэн. Тэгэхээр хаалгааг шууд хийх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна гэсэн. Бас CT ашиглаад шууд ингээд харах гэхлээр гидс нь энгийн хүнийхээс маш том хэмжээтэй байгаа учраас нөгөө нэг CT харах төхөөрөмж рүү багтаж орохгүй байсан юм байна. Тийм учраас эмчнэр эрсдлийг тооцоолоод ямар ч ясаа эхлээд хэвлээ доторх шингэнийг шавхаж аваад дараа нь хавдрын нөхцөл байдлыг баталгаажуулахаар шийдсэн байгаа. Тэгээ шүү эмч маань 10 хоногийн дотор Пеншимигийн хотоодноос өдөр бүр 50000 мл шингэнийг гаргаж исэн. 50000 мл гэхээр ерөөхдөө 100 жижиг шил аршаантай тэнцэх хэмжээний нийтдээ 50000 мл шингэнийг соруулж авсан гэсэн. 50000 мл гэхээр 50 литр шингэнийг тэр гидсэн дотроос нь 10 хоногийн хугацаанд шахаж гаргаж чадсан байна. Тэгээ ахаад шинжилгээ хийлгээд үтсэн чинь яг л таамаглаж ясанчлан хавдрыг бүр маш яралтай мэс заслаар авах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгээ өмнөхөө бодох юм бол хагалгааны нарийн төлөвлөгөөг маш сайн гаргаж чадсан эмч нарт багч гисэн найдварыг төрөөсөн. За гисэн ч ойрын хугацаанд хийгдээгүй хүнд хагалгаа учраас бүгд л дор бүрнээ имэж энэ хагалгааг бас ерөөхдөө бүгдээрээ айжсэн гэсэн. Тэгэд энэ үед нэг л хүн огт айхгүйсэн. За тэр нь Пеншиме бүсгүй. Тэрээр би нэг удаа хүчгсэн. Тэгээ архин хүүхээс огт айхгүй байна гэд бүр эмч нарыг тайвшруулж исэн гинэ. Тэгээд тэр хэлэхдээ мэс засал бүтлгүүтэд би ингээд нас орсон ч гэсэн надад хамаагүй би гомдлгүй. Би өөрийн биеийг шинжлэх ухааны судалгаанд зориулж энэ эмнэлэгтээ хандуулнаа гэд гэрээслэлийг хүртэл биччихсэн байгаа гэдгийсэн. Тэгэд та нарын энэ сайхан сэтгэлэл надад хангалттай юу ч болж байсан битгий санаа зовоорой гэж хэлээд хагалгааны өрөө рүү орсон байгаа. Олон цагийн турш хагалгаа маань үргэлжилсэн. Тэгэд азар Пеншимигийн мэс засал маш амжилттай болж өндөрлсөн байгаа. 3 жилийн турш түүнийг тарчлааж исэн хавдрыг амжилттай арилгасан. Тэгээ хаалгааны өрөөний гадаа түүний төлөө чимээгүйхэн залбирч исэн түүний аав ээж нь эцэст нь тайван сая л нэг амьсгаа авсан. Аажуухан нүдэ нэгээ цэрэхтэй амьсгал нь урд өмнөхөөсөө илүү зөөлөн болоод би энэ өмнөх хөнгөн байдалтай орсныг мэдсэн Пеншиме бүсгүй маань юу ч тугралгүй зүгээр л уйлж исэн. Хизээж энэ үе ирнэ гэж төсөөлөөгүй тэр энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай эмэгтэй болсон гэж тэр үедээ өөрийгөө ботсон гинэ. Засал дууссаны дараа түүнийг хурдан эдгрээд хурдан эрүүл болоорой гэд эмнэлгийн зүгээс одоо нөгөө нэг шүүгийнх гайхалтай эмчийн зүгээс 2000 оны тусламжийг энэ гэр бүлийнхэнд үзүүлсэн юм байна. Тэгээ олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар эдгрээд уртны хөөрхөн царай нь улам илүү жаргалтай харцтайгаар эргэрсэн байгаа. Тэгээ нэг гэмн хагалгааны дараагийн имчилгээнээс болоод хэсэг хугацаанд маш их чий нэмсэн гэсэн ч гэсэндээ тун удахгүйгээр өмнөх жиндээ очсон байгаа. За ингээд бүсгүй маань эрүүл болсон түүх энэ хүрээд дууссан боловч Пеншимигийн маань домогт амьдрал нь одоо хүртэл үргэлжилсээр байгаа. За тэрээр өвчнөө ялан дийлээд эрүүл болсон ч гэсэндээ эмнэлгээс гараагүй. За Гуанжу хотын Подогийн нөгөөх хортавдрын эмнэлэгтээ одоо миний аймыг аварч өгсөн та бүхэндээ баярлаа гэд та нарынхаа сайхан сэтгэлийг би ингээд яг энэ байдлаараа хариулъя гэд сайн дурын ажилтан болоод тухайн эмнэлэгтээ үлдэх шийдвэрийг гаргасан. Тэгээд яг энэ шийдвэр нь бол 100% шүү эмчийн ачийг хариулах зорилготой юм шийдвэр байсан гинэ. Тэгэд амьдрал өхлийн саралтыг туулсан Пеншиме маань улам өөдрөг нээлттэй сэтгэлгээтэй болоод амьдралынхаа хорон мөч бүрийг улам ингээд эрхэмлэж аз жаргалтайгаар мэдэрдэг болж эхэлсэн гинэ. Тэгэд тэрээр өдөр болгон амбулаторийн танхимаар эргэлдээд тусламж хэрэгтэй байгаа бүх хүмүүст дулаахан нэмсэглэлээр туслаад ажилдаа хамгийн ихээр хайртай ажилтан болсон гинэ. Би өмнө нь яг амбулаторийн сандал дээр өөрөө өвчтөн байж үдсэн болохоор өвчтөе ирж байгаа хүмүүсийн сэтгэл зүйг хамгийн ихээр ойлгодог. Тэгэд тэдэнд юу хэрэгтэй бэ? Бүх зүйлээр нь тусалж ажиллахыг хичээж байна гэж ярьсан. За ингээд 3 жилийн хугацаанд тэрээр тухайн эмнэлэгтээ маш хичээнгүйлэн ажиллаж байгаад одоогийн ханилан суусан нөхөртөөгөө танилцчихсан. За энэ нөхөр нь ямар хүн бэ гэхлээр за тэрээр хуучин эхнэрээ эмчлэхийн тулд гэрийнхаа бүх хөрөнгийг зараад өрөнд ортлоо ингээд тэмцэжсэн ч гэсэндээ харамсалтай нь эхнэр нь өвчнөө улмаас энэ хорвоог
орхисон тийм залуу юм байна. Тэгээд эхнэр нь өнгөрөөд хэдэн жилийн турш хүүхдүүдээ ганцаараа өсгөөд тэгээд энэ эмнэлгээр орж гарч үйлчлүүлдэг, хүүхдүүдээ үзүүлэх болгондоо ингээд дагуулж ирдэг ийм залуу байсан юм байна. Тэгээд энэ залуугийн хариуцлагатай, тууштай байдал нь бүсгүй маань сэтгэлийг хөдөлгөөд нөхөр нь ч гэсэндээ Пеншимэгийн сайхан сэтгэлтэнд татагдаад энэ хоёр нэг гэр бүл болсон юм байна. Тэгээд нөхрийнхөө 3 хүүхдийг яг өөрийн хүүхд шигээ хайрладаг. Тэгээд энэ түүний хүүхдтэй болж чадаагүй дэ харамсах сэтгэлийг нь ерөөхдөө нөхөд зогсоохгүй ээж байх мэдрэмжийг жинхэнэ утгаар нь мэдрэх боломжийг олгосон гэж өөрөө ярьд юм байна. Нэг удаа нэг найз нь түүнээс асууж исэн гинэ. Чи хуучин нөхөр болон хуучин хадмуудаа ингээд үзий яддгүү гэж асуусан чинь Пеншимэ бүсгүй минь нэмсэглээд надад хэнийг ч үзий ядах сэтгэл болон цаг зав байхгүй. Энэ хүрэх замдаа би хангалттай олон сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзсан. Тэгээ насан туршдаа үзэн ядалт гэдэг зүйл байхгүй. Миний амьдрал зөвхөн хайр л холно гэж хариулсан мэт юм байна. Дээд бүсгүй маань зөвхөн эмнэлэгт ажиллаа зогсохгүй улс төрийн карьераа бас эхлүүлсэн байгаа гэсэн мэдээлэл байна. Өнөөдөр би та бүхэнд Хятадд болсон нэгэн явдлыг ярьж хүргэлээ. Сонсоход өмнөх амьдрал нь үнэхээр хэцүү байгаа ч гэсэндээ яг одоо өвчнөө ялан дийлээд сайхан хантай уучраад хүүхдүүдтэй болоод нийгэмдээ тустай үйл хийж байгаа нэг юм эмэгтэй бас явдлын түүх байлаа. За ингээ өнөөдрийнхээ бичлэгийг энэ хүрээд өндөрлүүлье. Бичлэгтэй холбоотой сэтгэлдлүүдээ доор бичиж үлдээгээрэй. Тэгээд миний бичлэгийг хүлээж, тоглон сууж таалан үздэг та нартаа зөндөө их баярлалаа. Бас миний Instagram хуудсыг дагаад сонирхоорой. За ингээд энэ удаагийнхаа бичлэгийг энэ хүрээд өндөрлүүлье. Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баяртай.